Уянга Сумын соёлын төвийн барилгын зураг төсөл 2010 оноос эхэлсэн байна. Гэвч тендер шалгарсан компаниудын хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил зогссон. Ийхүү 2019 оноос эхлэн барилгын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулж байна. Тэгээд нэг хэсэг 12-аас 16 дарлсан намын засаг хэрэг барьж явах үед зарцан барилгын тоонд ороод бас хөрөнгө тавигдахгүй бас нэлээд удсан. Тэгээд энэ 16 оноос хойш улсын төсвүүдээр жил бүр одоо үлдэгд мөнгийг тавьж энэ одоо соёлын төвийг өнөөдөр ингэж ашиглан хүлээж авч байна. Улсын төсвийн хөрөнгөөр, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тавьж байгаа бүтээн байгуулалтыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд оруулна гэдэг асуудал бол чухал байна гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас энэ тендер шалгаруулахаас нэхлүүлээд гүйцэтгэлийнхэн үед орон нутгийн одоо хяналтыг сайжруулах чиглэлээр бас нэлээд олон ажил шатараатай ажлуудыг хийж байгаа. Энэ хүчинд бол сүүлийн жилүүдэд бол Өрөнгө аймаг тухайн жилдээ зарлагдсан орон нутгийн төсвийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил бол тэр жилээ үндсэндээ ашиглалтанд орж байгаа ийм үзүүлэлттэй байгаа гэдэг бас хэлье. 400 хүний суудал бүхий шинэ соёлын төв нь сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдсан байна. Шинэ соёлын төв бий болсноор ажилчид тав тухтай орчинд ажиллах, уран бүтээлчид цаашид улам хөгжих боломж нээгдэж байгаа гэдгийг хэллээ. Өмнө нь одоо түрээсийн байраар одоо жижигхэн орчинд одоо жоохон одоо бага одоо тэр талбайд хүүхдүүдийн дугуйлан яах вэ, номын сангийн уншлага бүх юм одоо хэвийн бус мэдээж боломжийнхаа хэрэгээр ингээд одоо явж исэн боловч одоо өнөөдөр ингээд ийм сайхан өргөөнд орж байгаа нь одоо тус бүртээ одоо номын сан маань сайхан тоглох орчин бүрдүүлж хүүхдүүд одоо орчин үеийн шийдэлтэй сайхан чөлөөтэй орчинд хүүхдүүд номоо уншиж чөлөө цаг өнгөрүүлж орчин бүрдсэн байна. За үзүүрийн хувьд бол одоо яг аймгийн театрт одоо драмын театр, дуурийн театрт одоо тэгж үзүр үзэж байгаа юм шиг тийм сайхан орчин бүрдсэн. Бид нэр одоо манай хамт олонны хувьд дуугарлалтын хувьд бас хөгжим техник хэрэгслийн дуугарлалтын хувьд одоо яг мэргэжлийн төвшөнд болох гэж зорж ажиллаад эхэлж байна. Барилгын тендерийг авч гүйцэтгэж шалгасан компаниуд бас батлагдсан төсөв мөнгөнд хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар хүлээж сунжирлаа. Гэхдээ одоо эдгээр энэ олон жил сунжирсан ч гэсэн өнөөдөр ашиглалтанд орж нээлттэй хийж байгаад нь бас сум өдөржсэн хүний үед баяртай байна да. Ер нь бол одоо нутгийнхаа тухай нэг баримтат олон ангит кино хий гэж одоо кино найруулагч найз шүгүргээ хамт зорьсон. Тэгээд энэ ажил маань үндсэндээ 2014 оноос хойш 5 жилийн хугацаанд үргэлжиллээ. Энэ хугацаанд бол Өрөнгө аймгийн уян сум бол жилийн дөрвөн өдөр дээр ямар байдیں۔ Намар ямар байдیں۔ Хавар ямар байдیں۔ Зун ямар байдیں۔ Өвөл ямар байдیں гэдэг жилийн дөрвөн өдрийн зураг аваад ийсэн. Дээр нь энэ сумын одоо томоохон бахлууд болсон гол бахлуудыг энэ баримт кинонд тусагсан. Энэ баримт кино маань одоо нэлээдгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл зарсны эцэст өнөөдөр одоо баримт киноныхаа ард гараад маргааш одоо бэлтгэл сайн өдөр өөрийнхөө одоо унган нутагт баримт киноныхаа нээлтийг хийх гэж байгаадаа бас өөрийн баяртай байгаа. Уянга сум 10,000 гаруй хүн амтай. Тус сум 10-аад жил соёлын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан. За ийхүү соёлын төвдөө болсноор сумын иргэдэд соёлын үйлчилгээг нэг дороос чанартай хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байгаа юм. Мөн тус суманд бүтээн байгуулалтын ажлууд нэлээдгүй хийгдэж байна. Тухайлбал сумын төвийн засмал замын засварын ажил, цэцэрлэгийн барилга олрол цэцэрлэгүүдийг цэвэр усны шухамтай холбох зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа юм байна.